아유, 아유. Jammermin doorsudmin. Aja tochen doorn. Ja, haanjolla. Haani, tausni jendioa taagitsillu. Ja, тэгээд үнэ амьсагт гах нартаага тэрэг хөллөлөөд тэрэг чирээд ахоо зура бутсан дүүрсэн зүгээр л нэг таусны жимээр хэлийн цаг дээр хайрлж үзье гэж бодоод л таачууд чам одоо бүх зүйлийг өөснөө хийдэг үйлдвэрлэгч гэсэн үг. Үйлдвэрлэгч аймаг. Тэгээд үүнийг тэднийг зүгээр л таусны жимээр арилжих гээд гэвчгнэ таусыг хөвчлэн ачаад л борайлуудаар ер нь орж үзлээ. Дэм болсон гэхэд өл бүрч хоос орсон айл өл бүрсэн айл ер нь алгаа. Эндээс нь сул айлуудаар өөрийн мянгат дүүрэг хийгээл хичээн шүү дээ. Бэчин одоо мянгат дүүргэх ажилтай шүү дээ. Дэм болох гээд байна шүү дээ. Мянгат дүүрэг гэхэд ер нь таусны жин их сайн зөгтөг юм. Нохож байна уу? Тэгээд л өнчин зовсноо түшиж чадахгүй байгаа. Одоо ноётуудын өрхүүдийг нь өөрт авчихын шүү дээ. Тэжээ чадхаараа би авчих яа гэдэг. Тэндээс нь өсөж байгаа хүүхдүүдээс нь ухаан олноо. Эмгэг өвгдийнх нь нутагт хана. Эмгэг өвгдүүдийг нь бол нутагт нь үлдээчихнэ. Эрчтэй хэрнэ жаахан одоо ичээ голомтороо байгаа нөхдүүдийг бол өөрт авчихын шүү дээ. Залуучуудыг нь түүгээд авчихнаа гэсэн үг. Тэгээд одоо нөхөр нүггүй дээр ноёноо бараад чадахгүй байгаа. Өвгүүд нэг өсвөр насанд хүрчихсэн. Айл байвал тэгээд аваад мянгат дүүрэгч гэж бодоод байгаа юм. Чаавас. Зөв шүү дээ. Тийм бид. Өндгөн зэрэг хаагаад л явж байгаа юм. Инаар талын хойд аймгаар бол тийм айл бол алга бүгдийг нь л хамаад авчихаж хоосон айл өөр алга. Урд аймагуудаар явсан ч бас сул айл гарч ирсэнгүй. Тэгээд аруулаадаар орлоо. Ганц хоёр сул айл гарч ирэхээр тайчууд руугаа тавьж эхлэе. Наруулаадаас өөр сул айл гарсан юм алгаа. Тэгээд энэ бас энэ жанжид чанга байгаа юм байна да гэж бодос хийгээд дасан дотн гэх чараа элдэт баатар ахын да очлоо. Манайх чараа ах юм цэргүүдийнх нь өнгө зүсэн нэлээд нэмсэн байх шүү.
Туувартныхан тоож олшруулсан аятай. Саяын дайнаар нэлээд олон туувартан айлыг өөртөө олзолж авч чадсан юм байна ах минь. Энэ манай хэлтэй таад баатар ах чань юу н бас их сүртэй ухуулагч хүн. Цэргийн хүчээ юу н тайснаас бүтээж ихдэг хүн гэж хэлэхэд болно шүү. Тайтаж байгаад л өөрийн талдаа илсүүлээд авчихдаг юм. Нөгөө төлийгээ тэгээд л эмхэлж зэгцэлж ихсэн. Тэр газар боол байснаас энэ газар өргүүд байсан дээр гэдэг өрхийн тоо нэмэгдчихсэн. Манай цагтын дайны үе учраас айл хүчтэй хүмүүний доор нь орж амьд үлдэх айл бодсон шүү дээ. Тэгэхээр элдэт баатрын цэргүүд бүгд дээлэнх нь хартангууд гэсэн үг. Сул артууд гэдэг. Дандангаар амьдраад явбал үхэдгийх нойр. Тиймээс ядахна. Элдэт баатар ах шиг хүчтэй хүмүүний доор нь орж амьд үлдээ л гэдгээ бодсон шүү дээ. Тэгээд одоо хэлийг нь зөвшрүүлнэ гэдэл сууж байхан дээр монголоор яриул сургана гэсэн үг. Хайтан хэлтэй өөр хэлээр нэвтэрхий. Тэгээ та нар бити энүүгээр хэлээд бай. Гадаадаар ярьж болохгүй. Яв гэдэг юм наатгаж байна. Суу гэдэг юм гэдэг нь цэрэглээд засаглаад сууж байна ах минь. Тэгээд хайр хэлээр ярих юм бол элий чин тастаа тайчхан. Тэгээд сүртүүлэн шүү дээ. Байтын чин ер нь өөсийн нутагта хайр хэлээр яриулахыг тунч их дургүй. Ер нь хэлийг нь тастаа тайчихдаг байсан юм. Тэгээд ах таа уулзгаад ах гэж дууддагаараа одоо энэ охтуудаа өрх бодноо гэдэлээ. Байдгаа ярьж байна шүү. Гэртэй болгоно. Гэртэй болохоор эхнэртэй болгоно. Эхнэртэй болохоор хүүхэдтэй болгоно. Хүүхэдтэй болохоор эрг хүн болгоно гэдэлээ. Монголоор ярин шүү. Хайрыг ганц хэлэх юм бол хэлийгч нь тастаа тайчхан гэдэг. Сүртүүлээд сууж байна шүү дээ ах минь. Тийм л албыг хийж байдаг хүн шүү дээ юу. Тэгээд ах таарч хаад. Өөрийнхөө тавсан жинд яваад одоо би ч баргаал идэ бодаага шавхаад бүгдийн цөмийг нь арилжчихсан. Элдэт баатар ах таних торохтой л ирсэн юм. Ах минь багхан торохтой ирлээ. Ахаа хүндэтгэе. Таны тусаар их эрдэм сурлаа гэж ачлаад. Манайг одоо амьд үлдээхэд сургасан л хүмүүс шүү дээ басалаа. Дахиад л сүндэшжэл шанийг өнгөрөөлөө. Элдэт баатар ах тагаад хэлж байна. Халамцж хаад. Чамааг нь алдсан, санамж алдсан гэсэн. Би чиний нэг мартсан өгчин сэргээгээд өгөө гэж шүү. Тэгэхээр ямар юм байхаа гэсэн чинь
Бэцэх та чинь ярьж байгаад чамааг баргаал их танихгүй. Эцэг үг түмэн ах хоёроос бусдыг нь мэдэхгүй болсон. Таны дараа цус багдал таасан болоод тарихч нь ичгээд өгсөн гэсэн сурагтай. То тэгж дуулсаа. Бэ чиний нэг муу явдлыг чинь сануулхоо гэж байна. Тэгэхээр надад одоо ямар муу явдал байна гэсэн чинь. Нэгсэн жаарэлтэй доотарах. Чи занданга манад тайлсан шүү дээ л гэж байна. Тэгэхээр гайхаад л тийм баха. Бэжэн самхын явдалгүй шүү л гэсэн юм. Тэгсэн чинь чи нэг тэр айлтаа очоод нэг хоноодхоо л гэж байна. Чи бэти танихгүй хүн шиг царайлаад байгаараа дандаг юм шиг царайлаараа л гэж байна. Нэрийг нь чи санаж гин үү л гин. Тэгэхээр юу нэрийг нь санах би бүр тийм явдал байсныг санахгүй байна л гэд үнээл хэллээ. Тэгсэн чинь гэлдээд баатарах. Эд хишиг байвал тэр айл руугаа аваад очоороо. Тэр өрхийг ер нь чи нэг аваад яваад хаал гээд байна. Бэж аваад явъя л гэж бодоод угаасаа хүн цуглуулж яваа юм чинь. Тийм бид. Тэгээд тэр заасан чихт ночсон чинь хайр. Нэг бандгар ихч байна. Нэг гочаа за нэг 40 орчим нас төхөж яваа юм уу да. Яасан сайхан зүстэй юм. Ямар ч царайлаг юм. Энэ миний багын явдал ихэд яг л сайхан хүүхэнтэй нөхцөжтэй л гэж бодсон. Өнөөгч чинь тэгээд намааг гомон сайн танаад л шүтээ ярцаалгаад л ачаалгаад минь аша тусалхаар ирвөө. Одоо ч Эрдэнэбаатар ноён болсон бидээ таа чинь. Би одоо ачлах чинь тусалгаар болсноо л гэж байна шүү. Тэгэхээр харин таныг нь би элдэд баатар ахаас нь өрхийн дайтаа гуйгаад нэг аягчин шивгчнэр дэрэгдээ авъя л гэж бодож байна. 3 хөвгүүд чинь сайхан өсчээ. Одоо энэ том өндрөн зэрэг болоход уугна нь одоо нас нь болсон айтай. Дэрэгдээ авъя л гэж бодож байна гэдэг. Цай уух цуура ярьж байна. Бэчин шал намтаа болчихсон. Тийм л юм ярина дээ. Тэгсэн ч өнөөгч баярлаад л хатаа гэдэл. Шуудал ашгүй. Энэ мангууд ургуудаас чөлөөлөгдөн гэдэг чинь маш том аз байхгүй юу? Тийм бид. Нэг ноёны чивгчин болоод очих чинь маш том аз байлаа шүү дээ энэ цагт. Тэгээд л өнөөгч баярлаад л наллагнаад л өнгөрл өмнө нэг л дотн гулсаад л ороод ирэх чинь. Юу хэлэн мэдрэмж чинь. Гайхаад л нөгөө энэ сүлд чинь босоогүйгээр босож байна шүү. Зэлэг гэж. Гайхаад л.
Нэг юм одоо толгойд ороод ирсэн чи. Өнөө мөөг гэж цочдог чинь санаа дараад нөгөө үхсэн тарих чинь сэргэж байна шүү. Тийм шүү дээ тийм. Өннаас нь зүгдэж байгаад мөөгийг минь мултлаад хайчихсан хүн шүү дээ гэдэг сансаа. Санамж минь ороод ирчихсэн. Тийм шүү дээ тийм. Би чинь ингэж нэг эрийн үнэр. Эрийн цайнд хөрсөө эмэгтэй хүний үнэр ингэчл анх авсан шүү дээ гэдэг санаж байгаа юм. Зэлэг гэж. Тэгээд яах вэ? Тэгээд өнөө хичээнд хонж байгаа юм шүнжэнгөө нэг сайхан барилдав. Манай ихч яах вэ? Нөгөө эмэгнийд хүүхдээ аваач хайдгаараа хаяад л. Яста зангарахтаа сайхан барилдлаа шүү. Би ч нэр гэргийд тэгж бяртаад байж чаддгүй хүн чинь ихчийг харин сандчагсан учраас ёста бөрөвтэйгаараа боссоогаараа хэвтэйгээр ёста тамираа шавхаж үзлээ шүү. Тэгээд би чинь гэргийг хайрлаад тэгж хүчлээд байж чаддаггүй юм. Хоёул болгоны дараа чинь харин санамж нь орж ирээд ихээ нэг юм саналаа шүү. Ээжигээ сансаа. Тэгээд хэм нийлнэ гэдэг чинь энэ билүү дээ гэдэг. Ингэж нэг бага залууя саналаа шүү. Нэг хүн таны урд хойно дурсамж та яваад байсан хүн чинь хамар нялхамсуу хүүхэд байсан юм байгаад өөрөө саячээд хүүхэд насны ороод ирчихсэн чи өөрөө саяхаачсан. Энэд ч хүрэх шиг баясаалж төрөх шиг ичих шиг. Яг л нэг өөр хүний түүхийг нь эргээд санаж байгаа юм шиг. Тэсэнд хүм болчихсон гэсэн би ч. Шаланд өөр ааштай болчихсон байж байдаг. Одоо бол энэ хоёр хүн чинь бас нэгдэх гэж нэлээд юм болсон шүү дээ. Тэгээд ихчийхээ тамирыг нь бараад хайсан ч гэлээд миний тамир дуусаагүй шүү. Одоо болё зэв рүү халтран шүү гэдэг байна ихч. Ихч бол нэрс хийчихсэн. Би бол харин өөрийнхөө баг дурсамжийг, багын дурсамжийг олоод авчихсан. Боттол нээ зүйлийг хийгээд л би чинь ийм зэрэггүй, цөсгүй, гөлгөр, дуугаа хүн байсан байна. Одоо ийм багталтай сайхан яр болчихсон гэдэг. Баясаад л дэшээ хараад бодоод л хэвтээд байгаа юм. За одоогийн миний зан надад тааламжтай байна. Олзлох ишгэлхийн санаатай. Суур зам минь юу нэрээр хэмлэгч байсан юм байна. Одоо хүүхдээ хүмүүний суур зан гэдэг чинь их шүүрлийн давуулгаа буюу 13-ны жил гэдэг дээ. Тэр хүртэл хүмүүний суур зан ер нь тогтчихдог юм. Тэгээ суур зангууд дундаас маань миний одоо Бээжин их нэр хүндээ эрхэмлэгч хүмүүс байсан юм байна. Тэгэхээр
мэдээд авчиж байгаа юм. Гэхдээ би ч дуугу талтай байсан бол одоо би ч хөөхтэй хөөртэй бодолтой бошгтой болчиход гадал баясан шүү дээ. Тэгээд яах вэ? Юм үлдчихсэн чинь их чиг сэрэж байгаа. Уцаад баа гэж байгаа. Дахиад албарилтаа. Нацаалтаа. Их чарна. Гэ чи чинь сүнс зайлуулах нэ. Надад одоо тамир үлдсэнгүй. Гадал. Баач яах вэ? Тогтцос чан байхад болно гадал нацалтаад. Чаа. Тэми юм ярих чаах. Тэгээд нойрч хүрлээ. Ямар сайхан юм бэ. Ёста. Өөрийнхөө тамирын эцэг нь үзээд Эхч чаах тэгээд эсэргүүцэж байгаа хэрнэ. Тэгээд хоёлаараа болдоо гадал. Өгцгөө наашаа наагаад. Хэвтэйгээр тамирыг шавхаж нойрсон. Хүмүүний зандангаа өгсөн юм гэдэг чинь басаал уучартай байдаг юм байна. Хүн чинь нөгөө төгдөгөдтэй тамир алдахаараа эксийн газар хөрвөөдөг гэдэг шүү дээ. Сүнсээ алдахаараа багийнхаа сэвэлгээ үнэртдэг гэдэг шүү дээ. Тэгтэл энд бас нэг учир байна. Зандангаа тайсан юм гэдэгт чинь бас нэг учир байна шүү. Манай тэгээд хоёул бахмын ханс. Нэг л дотоод хоёул чад яваад байсан минь. Бэч нөгөө одоо юу бяра ахсан шүү дээ. Бяра ахснаас хойш эхнэрээ зовоохгүйгээд хоригдчихсан байсан юм. Одоо бол их чиг бол яах вэ? Хайрлах юмгүй юм чинь. Хайрладаг эмэгтэй чинь тэр гэртэй байгаа. Тэгээд тулгч хаж байгаа юм чинь. Тэгээд тулах гэдэг мэдрэмжийг авч төвчээрийн хязгаараа тэнхээгийн сүүлийг үзнэ гэдэг чинь сайхан юм аа. Гэм то бэлэг нийцэн гэж тэрэл бах та. Таригчтэйгээ то бэлэг нийцэж байгаа юм аа. То таахан юу гэдэг байдаг үлээ дээ. Нөгөө хоёул таарна гэдэг байлгүй. Тэр нь болоод. Тэгээд л одоо бүр дэрэгдээ шивгч болгоод авчихна. Хаяа нэг их нэртэйгээ муу талцвал аягааны хэрүүл их чинд очоод хэвдчихэн гэдэл. Болж ийн. Би нэг муу хүн байсан байгаа үедээ. Онгод болж ажил ухаарсан. Тэгээд эр хүний хувьд ч одоо энэ сайхан зүйл юу байдаг юм. Шүүрэн бэж. Тэгтлээ нэг хоёул хөдөлгөөж байсан ч. Өндөр тачаалаар үзэлцэх хүмүүн дэрэг тавьчихнаа гэдэг чинь. Жилдээ нэг шагнал байхад л болцоход байгаа юм да. Тэгээд маргаашин сэрээд жаа одоо бошуухан нүе тэрхтэй байгаа дээр өрхөө авчих. Доттууг нь тэндээс дүүргчээ. Манай таачуудаас бай олоод өгч байна. Байгаагаа л авчих гэдэг. Гурван хүүхэд нь бас эмээгээс салахгүй. Нөгөө эмэгээ салахгүй байхаар
За на имгээ бас авчгаа гэдэг. Тэгээд хоёр гэрийг дэргэн дээр ачаад имээтэй хамт аваад явлаа шүү. Хөөхий тэр имгэн чинь урд одоо ханых нь ээж нь байсан юм байна л. Өмнөх одоо даанаар нөхчдөг нөхрийнх нь ээж нь гэхээр хадам ээж нь байсан юм байлаа. Манаас нууцгсан байсан байна л. Тэгэхээр шулуухан хэлж гэсэн. Бөөч шулуухан хэлчихдэг хүмүүс гэж хэлсэн дээ. Өнжингнүүрийн онтроор. Тэгэхээр нэг ноён хүн байгаа юм аа. Тэгээд өнөө хадам ээжт нь хэлж байгаа юм. Бэрэгч нь би шавьгч нараа тэрийг даах гэж байгаа юм аа. Ил задгаа хэлэхгүй ч гэсэн нөхцөж амьдрах хүсэлтэй байна. Та энэ нутагт үлдэнэ гэвэл үлдээж болно гэсэн чинь өнөө эмгэн чинь үгүй би таач өдрөө явна. Би энэ хүүгийнхээ одоо өөрийнх нь хүү ачин шүүдээ тэрч хүүгийнхээ хүүхдүүдийг өсгөлцөж байх таал жаргалтай байдаг юм. Чиний хүүг чинь эмгийн ёсоорч өсгөе. Чи хэрэг хүүхэд гэвэл гээд байна. Тэгэхээр тэгвэл та манайг дагаж явна гэвэл ам чимээгүй амьдрын шүү. Миний нууц гэр шүүлгэн гэд хэлчихсэн шулуух. Тэгсэн чинь өнөө эмгэн чинь ийм явдлыг эмгэн нь бас ойлгоно. Чи энэ эмээгээ бас эмгэнийг доншчихгүй юм уу гэж байна. Тэгэхээр ахууд болоод мэдээ л гэлээ. Ной нуулаа чинь юу гэнэ. Доншоогүй үстэй таалгын. Доншоогүй. Тэгсэн чинь өнөө эмгэн чинь эмгэн нь одоо 60 хүрч байна. Сарын хэрмэн арилаагүй шүү л гэж байна. Тэгээд л замдаа нэг эмгэний түүхээр ёхтлуулаад л сахилахгүй хэмээтэй илтвийг л жалчаад эмгээ та юу н хоёлын явдалда хэр юм бэ гэдэл бас наад ч санаатаа асууа. Тэгсэн өнөө эмгэн чинь эмгэн нь 10 хүүхэд төрүүлж үзсэн. Яста одооч би халуухнараа байгаа шүү л гэж байна. Гэхдээ та наадж байгаа байлгүй дээ. Манайра гэсэн ч өнөө эмгэн чинь наадаад байх юм алгаа. Эмгийг нэг доншчихгүй юм уу? Эсвэл доншчих хүнтэй нээлүүлээд өгчөөл гээд байна. Энэ яг үнэн сэтгэлээ сайж байсан байж магадгүй шүү. Эсвэл манаар наадаад байгаа ч юм уу. Тэгээд л өнөө эмгэн чинь ер нь эмгэн танаа нутаг руу ч ойртож байгаад нэг өвгөнтэй болж авъя л гэдэг хүсэлтэй. Тийм нэг хүсэл бар мөрөөдөл байна. Яг цайгаа аваагаад ууч өвгөнтэй болчмоор байна. Тэгэхээр би анхаарчаагч нь харж байгаад нөхөр олж ёо л гэв. Тэгсэн өнөө эмгэн тэгээд цааны ханж хүсэх юм. Заримдаа залуу ирч хүсэх юм. Одоо хүн л байна да.
салтаагаараа нэг салхи оруулчмаар байна шүү л гэж байна. Гата маныг одоо манта одоо нэг тийм хоёул энтер яриад байхаар одоо намааг нэг тийм айхтар хоёул таймтэн л гэж бодсон юм шиг байгаа юм. Энэмг. Энэ таны энэ бэрчин табын өнөө их чаваас өнөө юм гинээс асуугаа. Таны энэ бэрчин хэр завхаа зайдан явдал та юм битэ. Би одоо өрхтөө авах хүсэлтэй байгаа. Тэгэхэд би анх минь дээр зандангаа тайсан гэж туулсан илдэт баатарахаас надаас өөр юмтай эрд нөхцүүгээд асуусаа. Тэгсэн чи эмгэн чи илж байна. Хүүхэ эм хүмүүний уртхыг нь асуудаггүй юм а. Хойдхыг нь асуудаг юм. Тугаваа л гэж байна шүү. Тэгэхээр ер нь би эдийн хойгоор явдал таймд жаахан дургу угаасаа дургүй. Одоо хатан мэхээчдэг араар тавьчихдаг эмэгтэйчүүдэд дургваа гэд зүгээр шивгчлээд өрхөөр нь орохгүй амьдраад байж бас магад. Та тэнд та тэгж л бодсон юм. Эр хүмүүс чинь ер нь тийм шүү дээ. Өөрөө завхаа зайдан явдал та юм байж өнөө эмэгтэйгээ ангон байлахын хүсэлтэй бүхээр тийм л байдаг юм. Зүгээр л шивгчлээд гэрээр норохгүй байж болно. Та тэнд юу гэж бодож байна? Эмгэн минь гэхэд. Өнөө эмгэн чана. Үнний хэлэхэд энэ хүүхэнд миний хүү элдэт баатар таагуурвал байдаг юм гэж байна шүү. Энэ багна элдэт баатрын хүүхэд байгаа юм. Чамаас бол хүүхэдтэй болоогүй. Чи энэ нутгийн хамгийн зүсэрхэг эмэгтэй гэдгийг бараг дарлах үйс. Хаяа нэг элдэт баатар манайхаар зочилж байсан юм а. Гэхдээ дахиж ураг мэндэлсэнгүй. Манай бэр маань элдэт баатарт одоо үгүй гэж хэлж чадахгүйгээс хойш. Та тэгнэ. Тэмээс миний хүүгийн 2 хүүхэд элдтийн 1 хүүхэд байгаа мэдэж байдаа л гэж байна шүү. Тэгэхээр за тэгвэл дөрөв болох ч хайдаа л гэлээ. Тэгсэн чинь эмгэн бас чи одоо залуу хүн байна да 10 болгоорой л гэж байна шүү. Эмгэндээ бас нэг бодоорой. Эмгэн нь нөхөртэй болохыг хүсэж байгаа шүү л гин. Тэгэхээр эмгээ танд ер нь зочин гэж байдаг юм уу гэхэд өнөө эмгэн чи намайг чинь эмгэн гээд зочин гэж үзэхгүй шүү дээ. Цайлаад өнгөрнө гэхээс царай гарч өнгөрөхгүй шүү дээ л гэж байна. Тэгээд за өөр юу ч ярих вэ? Нэг иймэрхүү нэг муухай яриа хийсээр байгаа даа л өрхтөө очсон юм аа. Таачуудтай ирсэн. Тэгтээ харин зам зуураа явж байхдаа тэд нарт аммаа сайн хамхаарай.
Гэргийд мань мэддээгдэхгүй шүү гэд хэлсэн. Тэгж байж гэрт аваач энэ шүү дээ. За нэг маахуур нэрч юм. За чангаад өнөөгчээ. Өвөө томон ахыгаа дэрэгд нь шивгчлээ тавьчихваа. Би гэрийнхээ хажууд тавих таанч зэрэг хүрээгүй юм аа. Ер нь үг томон ахта сэж өрөөгөөд л наад хүүхэд чинь ер нь элдэт баатарах хойд өртөөрөө нууж байгаа. Цэрэгт гаргаж болохгүй. Отхон тайл шүү. Элдэт баатарах ер нь энэ бутчаа манаад нууж байгаа шүү. Тиймээс надад хөгж явуулсаа. Бутанд нь гэрээ нууж байгаа шүү. Одоо тийм юмд ч юм би нэг арилжаа хийж эрдэм сурсан ухаантай. Одоо хэрвээ хэлээ тодрох юм бол миний шүү гэж хэлчихээд л. Яаж хийж байгаад аргалаарай ах минь гэдэл. Тэгсэн чинь манайг нь бас үг түмэн ах минь муулч байна шүү. Тэгж шүү. Явж чи настай хүн сонирхоод гэдэл. Хорвоогийн охин дутсан биш дээ. Татвар юм багатан бодохгүй. Өрхтөө айлаар орлоо гэдэл. Шүүмжлээд унсаа. За яах вэ? Айганда зарж л бай да би нөрхийг чана. Ахуда төвхнүүлж л бай. Нэг хоолоор дуттаачахгүй. Эдээр нь гандаачихгүй. Өөрийнх нь хүчинд нь өнгөлөөд л байж байаа л гин шүү. Ажилтай авахаалжтай бол тэгээд чинөөж нь биз. Ажилгүй анхаагүй бол тэгээд л ядаж өлбөрчихгүй. Өлбөрүүлчихгүй аж төрүүлнэ л гэсэн юм. Ах минь. Нэг иймэрхүү явдал болоход. Гэргийн мэнч мэнтлвэ. Дахиад нэг мунжгаатай хөөхөдтэй болвоо. Тэгээд л юмны ухаанд нь сурсан болохоор уурга гэж нэрлсэн юм. Уурга гэдэг хүүтэй болсоо. Баг балчарт нь ураал гэж дуудана биз. Том болоод тэгээд уран болох нь нэг юм болох л байлгүй дээ. Тэгээд ургаж болох нь нэг нэртэй болох байлгүй дээ гэдэг. Хүмүүн ч ер нь өөрийнхөө нэрний ар язгуурыг өөрөө олдог. Урд язгуурыг нь эцэг нь өгдөг. Ингээд л хоёр дахь хүүхэд чинь бас их сонирн байна шүү дээ. Ахтайгаа ихээ булаацалтаад ахтайгаа эцгээ булаацалтаад муу томыг ойрхлуулъя гэхээр баг нь булаацалтаад салдаггүй. Эцгийн жаргал хийгээд л нэг сар өнгөрч байваа. Манай хоёр дахь үржин өврөөс минь ёстой салдаггүй. Тэврүүл яал гэдэг хөөхт нь байлаа да. Би тэврэн, эхнэр минь тэврэн, шивгч нь тэврэн, ингээд л ээлжлээд л байна. Энэ өвгө хатан яагаад юм завхаа юм яриад яагаад та нарт юм яриад уулгаад байгаагүй. Өөрийнхөө түүхийн ар дээр
онгод болсон өнцгөөс нь тааханд ярьж өгнөө. Дууга төвчээр тайхан сонорт жолваа өрсүүд минь. Энэ ч миний хүмүүн байсан амьдрал. Одоо би чинь онгод шүү дээ. Хүмүүн байсан алдсан түүхээ тааханд ярьж элвэ. Яг хүмүүн амьдралыг яаж дүүргэснийг минь тунгааж ил сонорт жолваа. Хүүхдээ ярьж байлаа. Энэ уулын манай өнөө ууган багаадтай хөхөө минь. Үннаас нь дүүжилгээтэй зүгтайдал байж байдаг байсан. Тэгсэн чинь энэ баг маань харин ёстой ингээс минь наалтсан хүүхдээ л боллоо шүү. Ууган маань ч жаахан бүргэж эхэлсэн. Багтуутай атаархаад л тэгээд нэг хүүхдийн асуудал, ханийн асуудал гэр дотроо бэрхшээлтэй жаргал. Энэ л зовлон чинь жаргал шүү дээ. Энэ л зовлон чинь жаргал шүү дээ гэдэгт л зэнгэж байлаа да. Тэгээд эхнэр маань 3 сарын дараатай нэг юм хэлж байна. Манай эхнэр чинь тэгдэг юм. Байглаа минь. Тэгээд л ачлалтай сайнхан шүү чи минь. Та минь. Ар явдал багтаа шүү та минь л гэж байна. Тэгэхээр гайхаад нэг л хормон явдал ярих гээд байгаа юм шиг санагдаад л. За. Нэг нөгөө хэлээ. Эрхэм нэгэнт ёсолсон гэргээ чамааса юугаа нуухвд. Ямар хов сонсчхоор магадлах гээд байна. Гэд асуусан ч байглаа ихнэр минь хэлж байна. Их хатан минь. Таныг бол хоёулаа хүүхэн дээр нь төлбөр тэлчихдэг гэдгийг дуулчихсан шүү л гэж байна. Ахуугаа битгий арилж чараа да. Би бас энэ өнгөний өвчин тусмааргүй байна. То бэлгийн замын өвчин гэдэг үедээ таахан ч тусмааргүй байна. Одоо болтол эрүүлийг бодвол сайн. Тэр ховыг нь би дуулчаад бие байцаалгасан шүү л гэж байна. Томчтойр очиж бас үзүүлсэн юм байна. Өвдөл тавдар байхгүй байсан тул санаа минь амарсан. Өөр бас нэг муу мэдээтэй шүү л гэж байна. Гадал. За. Хэлээ. Тэгсэн ч байгалаа. Тэр ахи чин дэргэд өгтөм ахи чин дэргэд байдаг шөөгчөнгөн дэрэгд авч болох уу гэж байна. Таныг ургуудаас элдэт ахын бутчийг нууж байгаа өрхийг нь авч ирсэн гэхээр нь эхэндээ сонирхон сонсвоо. Та тэр хүүхэнд бас хоёулаа хүүхэн гээд шургачсан сурагтай шүү л гэж байна. Мэдч гэж зэлэг гэж бант нэгтэй. Тэгээд чи тэр зовлонг тэрийг давж яах гээд байгаа юм бэ гэв. Тэгсэн чинь гэргийм их хатам. Би бас таныг бодох юм аа. Эрхэм чин одоо миний айсаар байгаад байх нь хэцүү үзээ. Цугаага дэрэгд аваад чимээгүйхэн энд болгож байвал надад чамар тэрэнд чамар хэлдэг хав гаргахгүй
бэнд нь амыг нь хамхиж баймаар байх юм а. Бас надад шавьгчний гар дутаад байна. Тэр юм энэ 3 сарын хугацаанд ихээ сайн төвхнөлөө. Гар нь их уран юм. Дээл хийж дэлгэрч байгаа сурагтай. Тайчуудад ирээд ойдолчин болчихсон. Арилж ах уу тал дээр амар гижил сэтгэл дээр тэрэгдэл авмаар байна л гэж байна шүү. Тэгэхээр хатнаасаа чи тэгээд татвар юмээр авах гээд байгаа юм уу? Шөвгчнээр авах гээд байгаа юм уу? Гэт асуусан ч. Хатам минь. Өрхтэй юм ч. Одоо олон хүүхэдтэй шүү дээ. Олон ч гэжтэй цөөнлдөө. Манай цагт бол өрхтэй юм ч хатнаар л авахгүй. Шөвгчнээр авмаар байна. Тэр юм ихч байна. Их таалах юм бол татвар юм гээд хүмүүний дэргэд өмөрч явъя л гэж байна шүү. Тэгэхээр дураар бол би л нүүл гэж ирэхгүй шүү л гэсэн. За манай цаг үед нэг ийм л явдал байдаг юм да. За мсгий.